No, we're very excited to be donating this camera to First Maternity Hospital. It's an excellent camera that can take really high quality images of the baby's eye. This will allow us to use both telemedicine efforts and AI algorithms that can leverage consistency in diagnosis and finding any anomalies that need to be highlighted for the professionals to look at so that healthcare providers can have insightful diagnosis and really look at consistent ways to help neonatal eye care. Манай өргөн амарч газар Orbis International олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж Forus камера буюу хэмнэлээ ухаанд суурилсан нүдний ROP скрининг хийдэг камерыг хэрэглэн эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дутуу төрөлт бол манай нэрийн салбарт түгээмэл тулгамдж байгаа асуудлын тэргүүлэх шалтгаан болоод байна. Дутуу төрсөн хүүхдүүд нүдэнд хараагүй болох эрсдэл гүйцэд төрсөн хүүхдэд харьцуулахад 2-3 дахин илүү байдаг. Мөн эрчим тэмцлэгэнд орж байгаа хүүхдийн тоогоос нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүчил төрөгчийн хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд ихсээд ирэхлээр дагаад нүд болон тархи гэмтэх эмгэгүүд бол түгээмэл тохиолдож эхэлдэг. 5-аас дээш болон 7 хоногоос дээш хугацаанд хүчил төрөгч авч байгаа хүүхдүүдийн харааг бид бүхэн бас шалгах нь хамгийн чухал асуудал болоод байна. За нэрийн өвчлөл манай Монгол улсад төрөлтийн тоо ковидын дараагаас буурсан боловч нэрийн өвчлөл нь яг эсэргээр ихсчихсэн байгаа. За энэ үед бол бид нар эрчим тэмцлэгэнд орж байгаа хүүхдүүд маань хүчил төрөгч авж байгаа дундаж 10 хоног бол 7-аас 10 хоног байгаад байна. Тэгэхээр энэ цэвэр хүчил төрөгчийг ийм удаан хугацаанд авна гэдэг бол эргээд энэ хүүхдийн нүдэнд болон тархинд шууд нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар энэ гэмтэл энэ нөлөөлөл хэр байна вэ гэдгийг бас төрөх хэмнэлэгт нь оншилж өгөөд дараагийн шатны хяналтанд болон эмчилгээг эрт цаг алдалгүй эхлүүлэх юм бүрэн боломж нэгдэж байгаа гэж үзэж байна.